мол хэлчихвээ. Hi guys, өнөөдөр бол амралтын өвлийн цас орсон хүтэн өдөр байна. Сайхан гоё гурилтай шал хийж идэх чинь. Тэгээд бас бичлэг хийж байгаагийн учир нь гэвэл монгол хэлний даалгавруудыг хагасан бичсэн дээр гурилтай шал хийгээ гэсэн. Яагаад гэвэл бид нар одоо хийх дараалал, орц морц найрлага тиймэрхүү хичээл дээр одоо үзээд байж байгаа болохоор гурилтай шал хийхдээ бас бичлэг хичээл гоё үзэж байна. Бичлэг хийж байна. Одоо бүгдээрээ эхлээд гоё гурилтай шалын шүлэг гаргая. Амттай мах хашил гаргацгаая. Тэгээд манай нэр идэж ирсэн. Өмнө бичлэгэн дээр гадаг эрмүүн дүн маань над руу идэж явуулсан. Тэгээ бүгдээрээ гоё амттайхан шиг үнэхээр төвшил гаргацгаая. Би ч ясаа юм тунхаар идээд байна. Нэстэрч яах вэ? Тэгээд төхөхийн алстаад би ногоогоо арилгаж хийн. Одоо бүгдөө гурилтай шүлийнхаа гурлыг зурцгаая. 12 сард чинь шалгалттай тийм бас бэлдэж ирнэ. Завгаагаа. Тэр бас нэрээс бол манай хоёр найзын төрс өдөр болсон. Холонгой Тэмүүлэн хоёрын төрс өдөр болсон. Хоёулаа нурайдаад бас тансагсан. Тэгээд өчигдөр нэрээ та нар имжлэг үзэж байгаа бол subscribe дараад өгөөрэй. Өнөөдөр бол миний саб бол 600 хүрсэн. Яг та нар жоохон байж магадгүй гэхдээ миний хувьд л их амар их. 600 хүн гэж бас овоо их юм аа. Тэгээд та нар үзэж байгаа юм бол бас тэгээд subscribe дараад өгөөрэй. Бас коммент дээр нэг бичээд өгөөрэй, дэмжиж өгөөрэй. Subscribe дарна гэдэг дэмжиж гин гэсэн бас комментэн дээр бичээд уран зэрэг өгөөрэй. Комментэн дээр их бичих юм бол би уран зэрэг аваад их бичлэг хийн. Комментэн дээр юм бич subscribe дарахгүй бол би бичлэг хийхгүй. Та нар гурилтай шил гэртээ хийдгүү өөрөө санаад гэдэг. Тэгээ бас дуртай гурилтай шил идэх. Гурилтай шил бол гоё шүү дээ. Ялангуяа өвөл идэх аим гоё. Хөлсөө гаргаад тий. Тэнгүүтээ эцтэйхээ дараа нам унтах гад нүдэн дэлтаад. Тэнгүүтээ идээд хоол эцтэй дараа ингээд унтаад сэрэнгүүт бараг хаяа нар жаргаж идэх шүү дээ. Тэгээд оройн унтахгүй заагартаад. Гурилтай шүлнээ мансуураад. Ер нь та нар яг хичээлээ тараад хоол идэхдээ шууд хичээлээ тарчаад гэс шууд ордорыг гэс даалгавраа хийж дуусгачаад хоолоо идээд тэгээд нойр мөсөө идэн унтаж мунтаад амард ихгүй бол шууд хоол идэшээ даалгавраа хийгэнгүүт хоолоо идтээ дараа ингээд уран зэрэг байхгүй нойр хүрээ. Тэгээд дунтаад сэрээ дараа даалгавраа ичигэнгүүт барыг нар жаргаа тэгээд даалгаврыг амжихгүй заавартаад. Тэгээд баштай зэмлүүлсэн даалгавар яагаад хийгээгүй ингээд баштай зэмлүүлдэг дээ. Тэгэхээр ер нь яг орж ирээ даалгавраа шууд хийсэн амыг гэлээ. Яагаад ийм ингэж эхлээд failed гэдэг юм шаарж байгаа юм. Дараа нь зүгээр халан заяа. Харж л байгаарай. Гадаа жижигдээд ахшил байна л да. Гурлын тамд гаран жижигдээд. Яг би чаднаа. 2 гар 1 том гар. Гаранч байна гэж үү? Би дараагийн өмчлөгтэй уу зав. Танаас сайх парти хийж үзлээ заяа. Би танд комментэн дээр ямар хоол хийх юм ярэ. Тэрийг хэлэхэд. Тэр Америкийн алтартай хоол мол хэлчихвээ. Танд комментэн дээр Монгол улсын хоолой хэлээрээ.
Өөр улсын хоол хийхүүл би хийхгүй шүү. Тэгээд би нэг дахиад сууг нийт тийм үү хоол хийдэг. Одоо ямартайч бүх гурилны ямартайч ингээд зунгаалтай гурил болчлоо. Одоо сайхан хөтлөн ухаад үгүй. Би бацаад шүү дээ. Бацаад нухах шүү. Бацаагаар нухахгүй. Бүтгүй. Болчоцтэй. Алханд чиглээцтэй. Миний хоёр гар нухаж байгаадтэй. Би нухаад энэ үү эсвэл бацаад энэ үү эсвэл хилээд байна уу? Тийг шүү ингээд гарыг гэдэг. Хоол хийгээс сурчул өгнө маш гоё. Ээж авчийн хай танаа гэртээ үлдээдэг бол үлсэл хүмүүс сүйдээ шууд өөрөө хийгээд хоолоо хийгээд ээж хүмүүс найзуудаагаа ирэхээр хаа хийгээд гаяхаа хоол идүүлээ мартуулна. Юу гойс хоол хийж сурчаар. Одоо би ч ингээд хийдэг шиг юм шараад сурчул өгнө би олон юм хийгээд хийж сурах гэдэг байхгүй юу? Будаатай хуураа яаж хийх юм бэ? Будаатай хуураа юм хуурга мэдгүй. Насны юм цэвэн хийж магадгүй ус. Мэдгүй явтаж юм шараа сурчвал өндөг шалтмараа дудлууны сайн мэй хийж сурчих гэдэг байхгүй юу? Найзуудаагаа дайлах, гарынхан хоолоор дайлах гоё бидтэй. Гоё үстэй. Найзуудаа гарынхаа хоолыг дайлахаар ч нөгөөдөл чи ваа юм гоё амттай олсон ямар мундаг ингэ гоё магтуулаад. Тэр гэж байгаа нэг сайхан яг гоё ухчаад амраах удаа андуудаа. Ямар хөөрхөн зэрэг амарсан юм хөөрхөн болцсон. Энэ юу шаарч биш шиг харагдчих. Ураа биш. Ура вачи. No. Ya cara kurwa. Ibu masuk kan ke sini. Udah, ini kalau ini. Тэш би гуртай шүлэн гурсан бол нэмэгхэн бас нарийнхан бас урт тийм байвал надад гоё байдаг. Яагаад урт вэ гэхээр гоё сархад мэдгүй ямарсаа итгэх гоё идэг юм аа надад. Жиг явах хэрэгтэй. Нэг нь урт байдаг байх хэрэгтэй. Жиг явах хэрэгтэй. Гоё гарны би архтаад одоо бүгдөө бусалж байгаа шилнөө ногоогоо хийцгээе. Одоо би лон төмөс минь гурав хийчлээ. Амжилттай юу? Амжилтгүй болчихжээ. Энэ яг хөөрхөн болцсон байна. Одоо энэ удаа амжилттай нэрийнхэн. Энэ андуудаа божино. Юм гэнтэй мах болчихлоо. Энэ хараа. Мах атгацтай яллаа.
Одоо манай гуралтай шин маань бэлэн боллоо. Гой нэрчээ. Шинэтэй гоё. Гурлын намс. Гоё. Дараагийн бишгээр баяртай. Та нарын надаар ямар хол хэлмээр байгаагаа комент хийсгэд бичээрэй.